мэдээллийн хөтөлбөр тодруулга булангаар үргэлжилж байна. За Хорь Орон хотын зөвлөлийн гишүүн Тураачтай ярилцахад бэлэн болоод байна. За тэгэхээр яг энэ цаг мөчид бол за олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа. Жил болгон зохион байгуулагддаг энэ хурлын энэ жилийн бас онцлог ямар онцлогтой болж байна. За яг шинэ Хорь Орон хот байгуулагдах бас бүс нутагтаас энэ жилийн хурал болж байгаагаар онцлог болж байгаа шүү. За жил болгон бол Стамбулын их сургууль Туркийн засгийн газрын олон улсын хамтаа ажиллагаа зохицуулалтын газар бол Монгол улсын холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, шинжлэх ухааны академи, Монгол улсын их сургууль гэх мэт байгууллагуудтай хамтран Монгол, Турк ер нь нүүдэлчин соёл иргэншлийн талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. За энэ жилийн хувьд бол саяхан бас манай Хорь Орон хотын сэргээн босголтын ажлыг Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцээг эхлүүлсэн байгаа. За хотын захирагч томилогдсон, хотын зөвлөлийн гишүүд бас засгийн газраас томилогдоод үйл ажиллагаанд орж байгаа. Үүнтэй бас уялдуулаад бас Монголын талын санал санаачлагаар дотоод Аз дахь нүүдэлчин болон суурин ард иргэдийн уялдаа холбоо нэгдэл интеграц гэсэн ийм чиглэлээр бол олон улсын хурлыг анх удаа бас Төв Азийн Казахстан, Туркменистан, Кыргызстан, Узбекистан дээр нь Азербайджан гэдэг энэ улсуудын Монгол болон Туркийн эрдэмтдтэй хамтран энэхүү хурлыг бол зохион байгуулж байгаа онцлог. За илтгэлүүд нь мэдээж хэрэг бол нүүдэлчин соёл иргэншлийн хөгжил дэвшил тэр дундаа дэлхийн 13 дугаар зуунд 13-аас 14 дугаар зуунд дэлхийн нийслэл байсан Хорь Орон хоттой тийм бас үүрэг рол эргээд бас үнийг шинжилэн сэргээн босгоход эргээд эдгээр улсуудын ямар бас оролцоотой байх уу энэ бүх асуудлыг бас энэ хилцүүлгээр өрнүүлж байгаа нь бас нэг онцлогтой юм аа. Хорь Орон хоттой холбоотой шинээр сэргээн байгууллагатай холбоотой бас ажлууд үргэлжилж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ илтгэл дээр бас Хорь Орон хоттой ямар онцлог бас түүхэн судалгааг олон улсын оролцож байгаа орнуудын төлөөллүүдээс танилцуулсан байна. За энэ илтгэлүүд дээр яг гол хилцүүлгийн бас нэг үн ер нь энэ дэлхийн нийслэл Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хорь Орон хот нь эргээд энэ дэлхийн соёл иргэншил тухайн үеийн чөлөө тодтолтой эргээд эдийн засгийн хувьд олон улсын ямар үүрэг ролтой байсан эргээд энийг сэргээн босгоход тухайлбал тухайн Хорь Орон хотод бол лалын шишинтний юм уу христийн шишинтний, буддын шишинтний бусад шишин шүтлэгтэй ард иргэдийн бас тодорхой дүүргүүд байсан. Тухайлбал манай Төв Азийн эрдэмтэн судлаачид бол жишээл тэр лалын шишинтэй, исламын шишинтэй тэр дүүргийг сэргээн босгоход бас гар бие оролцъё судалгааг нь хий гэсэн ийм хамтын ажиллагааны бас саналууд гарч ирж байна. Эргээд гол нь бас хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтой Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА-гээс ч гэсэн тодорхой томоохон бүтээн байгуулалтын ажлыг бас хамтран хэрэгжүүлэх гэсэн ийм саналууд гарч байгаа. Тэр Хорь Орон хотын захирагч томилогдсон, за хотын зөвлөл байгуулагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ шинэ Хорь Орон хотыг сэргээн байгуулах ажил яг ямар шатндаа явж байна. Засгийн газрын тогтоол гараад багагүй хугацаа өнгөрсөн байна. За Хорь Орон хотын эрх зүйн байдлын тухай хууль гарсан байгаа. За хотын сэргээн босголтын ажлын талаар бол бас улсын хурлын болон засгийн газрын тогтоолууд бол гарсан. Тэм учраас гол эргээд бас энэ бүтээн байгуулалтын асуудлаар мастер төлөвлөгөөний олон улсын конкурс сонгон шалгаруулалт яваад бол дуусгасан байгаа. Тодорхой томоохон объектуудыг төлөвлөхтэй санал авахын ажлууд бол явж байна. Гол асуудал бол эргээд манай энэ Хорь Орон хотын сэргээн босголтын ажил маань хамгийн түрүүнд бид нар яг эртнийхээ нийслэлийг тэр чигээр нь бол сэргээн босгож эргээд аялал жуулчдыг татах шаардлагатай байгаа. Эргээд энэ хот маань энэ 21-т 22 дугаар зуунд ямар дүр төрхтэй байх юм эртний болон шин хосолсон ийм хот байх уу энэ бүгдээр ер нь хотынхаа энэ сэргээн босголтын ажлын мастер төлөвлөгөө ер нь бол үзэл баримтлалыг ер нь дахиж харж үзэх нь шаардлагатай гэсэн
асуудал дээр бол манай хотын зөвлөлийн одоо дарга болон гишүүд бол санал нэгдэж байгаа. Тийм учраас хотын захирагч болон ажлын албатай бид нэр ойрын хугацаанд бас ингээ хамтарсан уулзалттай хурал зохион байгуулж нэгдсэн ойлголттой болох эргээд нэг хамтрах ажлаа ингээд төлөвлөж хэрэгжүүлэх ийм одоо сорилтууд бол урд байна гэж үзэж байна. Үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр тодруулга болон өргөлээ.